Бүгдээрээ ойд тоо толгой нэгсэн үедээ хөнөөл учруулдаг нэгэн зүйл ирвэхийн тухай хамтдаа мэдэж авцгаая. Өрөөсгөл хүр ирвэхээ 1 жилийн амьдралын мөчлөгтөө өндгөөр өвлждөг. Ирвэхээ 8 сарын эхээр нисж эвцэлдэнэ. Эмэгчин хад асга бүхий нөмөр газар цугларч өндгөө багцаар нь шахаж гадуур нь хайрсан үсэн бүрхүүлээр хучдаг. Ингэснээр өвлийг өнтөд давдаг байна. Хит олширсан үедээ өндгөө хаа сайгүй шахна. Ирвэхээ сааралдуу бор шаргал үсэрхэг жинтүүрэрхүү багцсан дотроо 300-аас 450, зарим тохиолдолд 1200 хүртэл өндөг тоологддог. 5 сарын эхээр өтөрхүү үсэрхэг хүрэнцэр гарч олноороо нийлэн шүлсээрээ томоохон тор нэгдэг. Энэ торынхаа ачаар салхиар шидэгдэн хооллох модондоо хүрнэ. Модонд хүрмэгцээ хүрэнцэр эрчимтэй хооллон 5-аас 6 удаа гуйжиж 2 мм-ээс дунджаар 60 мм болтлоо өсдөг. Зоон талдаа 5 хос хөх, 6 хос улаан товгортой. Товгор бүрдээ багц үстэй учир бусдаас ялгахад хялбар. Хүрэнцрээрээ 7 сарын сүүл хүртэл хооллоно. 7 сарын сүүлээс хүрэнцэр модны мөчөр гол ишинд ганц нэгээрээ эсвэл олноороо цугларч гадна талаараа шар үсэн сэрэг бүрхүүлд хүүхэлдээлнэ. Хүүхэлдээ нь 20-с 25 мм улаан хүрэн хар бор. 15-аас 20 хоногийн дараа ирвэхээ гарч ирнэ. Иргэчин ирвэхээ бор саарал биеэр жижиг, далавчин дээрээ бараан хөндлөн судалтай 35-аас 41 мм байна. Харин эмэгчин цагаан шаргалдуу урд далавчин дээрээ хар шар бараан хосолсон долгиолог судалтай 37-оос 62 мм-ийн хэмжээтэй байна. Шөнийн идэвхтэй өрөөсгөл хүрн 300 гаруй зүйл ургамлаар хооллох ба хамгийн дуртай нь шинэс хус юм. Одоогоор хангай хөвсгөл хинти алтайн уулархаг мужийн холбог ойд өргөн тархалтайгаас гадна бут цөөгөрхөг ургамалтай говь цөлийн бүсэд хүртэл тохиолдно.